Yeah, I'm gonna take my horse to the old town road. I'm gonna ride till I can't no more. I'm gonna take my horse to the old town road. I'm gonna ride till I can't. За Ford Raptor клубын ээлжид аяллаа 2019 оны зуныхаа аяллыг бид нэр хийгээ явж байна. Энэ удаагийн аяллыг бол бид нэр Дундгов аймгийн Цагаан Суврагт байгалийн үзэсгэлэнт газар руу аялал хийгээд яг одоо Цагаан Суврагт ирчээд байж байна. Цагаан Суврагт байдаг кемпт ирчээд сая ирэх явцад бол нэлээд бас хадал явцтай бас машин хүч чадахыг сорьсон тийм сайхан бас маршрутаар явж ирлээ. Явсан улс бүгдээрээ бас Ford Raptor-ын чадахыг үзээд бас сэтгэл хангалуун. За тэгээ говийн энэ замаар хадал явдалтай явсаар агаад ирээд энэ кемпэндээ ирээд энэ кемп маань бас үнэхээр энэ говь донд бас оозэл шиг их сайхан тийм таатай орчныг бүрдүүлсэн бас тийм сайхан байлаа. Тэр утгаараа ажилласан одоо Ford Raptor эзэмшигчд Ford Raptor-ын одоо клубын гишүүд мод MSM-ийн баг гишүүд бас бүгдөө нэг чиг бас байгальтай бодоо сайхан өнгөрөөж байна. За өнөөдөр гоё өдөр байна. Бид яг Дундгов аймгийн Цагаан Сувраг Гол каравансраа гэдэг шинэ нэгдсэн амралтын газар ирчээд байж байна. Raptor-ын 5 дахь аялал. Raptor клубын одоо энэ жилийн 5 дахь аялал маш сайхан зохион байгуулагч байна. Энэ жилийн аялал бусад аяллуудаас юугаар илүү онцлог вэ гэхээр ер нь бол Raptor өөрөө тал газрын одоо элсний тал газарт зориулагдсан одоо явах тулах чадвар нь эндээ илүү байдаг учраас бид нэр энэ аяллыг хэдий хол байсан ч гэсэн бас яг энэ тал газар явуулыг зорж хийлээ. Тэгээд яг үнцэн төв замаас халаад сайн 40 орчим километр хүмүүс шавгаан алцаах байлаа. Яг үүнтэй хатуу зүйлээ. Ер нь бол Ford Raptor-ын бусад загваруудаас илүү онцлог өөрийн хангалттай илүү байгаа. Тэгэхээр өөдрөөс 5 метрстэй өвөл хамгаалцаад байсан. Явтал хатуу зүйл тэр үйлдэлээр сая хүмүүс бол спорт төр тавиад өрүүлээ хатуу болгож байна, амарчны хатуу болгож байна, тал газар тавихад бол өстой 180 та тавьж байна хүмүүс тийм. Тэгэхээр машины туулах чадвар маш сайн байна. Хүмүүс машиндаа сэтгэл маш хангалуун байна. Аялал маш сайхан байна.